Жил болгоны 10 сарын эхний 7 хоногт шинжлэх ухааны хамгийн алдартай, хамгийн хүндэтгэлтэй шагнал болох Нобелийн шагналыг энэ жил ямар эрдэмтэд хүртэх вэ гэдгийг зарладаг. Энэ оны 10 сарын 5-нд энэ жилийн Нобелийн физикийн шагналын эзэдийг зарласан. Уг шагналын нэг талыг нь Жоржо Париси хэмээх Итали физикч, нөгөө талыг нь Шүкүро Манабе хэмээх Япон гаралтай Америкийн уур амьсгал судлаач болон Германы далайн тэнгис ба уур амьсгал загварчлагч Клаус Хаселман хэмээх эрдэмтэд хүртжээ. Тэдний шинжлэх ухаанд цаашдаа хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр нь юу байсан бэ гэвэл комплекс физик системүүдийн учрыг тайлахад тус нэмсэн юм. Тэгвэл комплекс физик системүүд гэж юу вэ? Ерөнхийдөө хоорондоо ямар нэгэн байдлаар уялдаа холбоотой нарийн төвөгтэй байгалийн тогтолцоо гэж ойлгож болно. Харин уг тогтолцооны онцлог нь түүнийг бүрдүүлж буй хэсгүүдийн аль нэгэнд нь гарах өөрчлөлт тухайн системийг бүхэлдэнд онцлогч болох талтай. Нэг төрлийн хаостик шин чанартай гэсэн үг. Тийм болохоор комплекс системүүдийн цаашдын төлөв байдлыг нь урьдчилан таамаглах маш хэцүү. Цаг агаарыг яагаад зөвхөн 7 хоногоор л гаргадгийн шалтгаан нь үүнтэй холбоотой. Комплекс системүүдийг маш олон ангилж дэд бүтцүүдэд хувааж болно. Цаг агаар, уур амьсгалаас эхлээд экосистем, амьд организмууд, цаашилбал, нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, түүх, ер нь ертөнц өөрөө бүхэлдээ комплекс систем юм. Гэхдээ бид хүн төрөлхтөн учраас хүн гэдэг төрлийнхөө онцлог шин чанар болох сониуч сандаа хөдлөгцөөр таамаглахад хэцүү системүүдийн хүртэл чадах чинээгээрээ таамаглах гэж хичээсээр иржээ. Ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын таамаг мэдээг тогтмол судлаж анхаарлаа хандуулахгүй бол маргааш нэг өдөр мөхөл бидний хаалгыг тушаая болтой. Тийм болохоор нэг талаасаа зайлшгүй шаардлагатай учраас ч тэр юм уу? Ямар ч байсан уур амьсгалын загварчлалыг гаргах, эсвэл эмх замбраагүй системийг арай жаахан эмх замбраанд оруулах талын ажлууд дээр хийгдсэн урагштай судалгаанууд энэ жилийн Нобелийн шагналыг хүртжээ. Шагналын талыг хүртсэн Жоржо Парисигийн хийсэн ажил гэвэл орчин цагийн физик хөгжснөөс хойш өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн бидний бүрэн ойлгож амжаагүй яваа статистик механик, магадлал судлалын үргэлжлэл юм. Анх Максвелл болон Болцманы гаргаж ирсэн тооцооллын аргыг арай жаахан хөгжүүлсэн гэсэн үг. Тэд хий болон шингэн мэтийн олон тооны бөөмсийн замбраагүй харилцан үйлчлэлийг нь мөн цаашид хэрхэх төлөвтэйг нь тайлбарлахын тулд тэдний санамсаргүй хөдөлгөөнийх нь дундаж нөлөөллийг нь тооцоолж байв. Харин хатуу биет бол хий болон шингэнийг бодоход хөдөлгөөн нь нэмэх замбраатай, кристалл бүтцтэй байдаг. Жоржо Парисигийн хийсэн судалгаа харин нэмэх замбраагүй бүтэц бүхий хатуу биетүүд дээр төвлөрч байв. Мэдээж энэ судалгаа хийсэн олон хүн байсан ч Парисигийн тооцоолол буюу математик аргачлал нь илүү үр дүнтэй байсан юм. Мөн түүнээс гадна өөр бусад комплекс системүүдийг тайлбарлахад ч хэрэглэж болох өргөн хүрээг хамрах потенциалтай байлаа. Зөвхөн физик биш, математик, биолог, мэдрэл судлал, машин сургалт гэх мэтчлэн маш олон комплекс асуудал бүхий тогтолцоонуудын учрыг тайлах боломжтой. Харин шагналын нөгөө талыг хамтдаа хүртсэн Шүкүро Манабе болон Клаус Хаселман нар нь хүн төрөлхтний ирээдүйг занал хийж буй дэлхийн дулаарлыг судлах, тэгээд цаашдын хамгийн нь гаргахад гарт баригдаж нүдэн зүзэгдэх ажил хийсэн нь тэдний бүтээсэн уур амьсгалын загварчлал юм. Комплекс системүүдийн хамгийн тод жишээнүүдийн нэг бол атмосфер буюу агаар мандал билээ. Учир нь уг систем маш тогтворгүй, хаостик бөгөөд тэнд далавчаад ивсэн ирвэхийн нөлөө тэртээ нэг газарт торнадо үүсгэж болох магадлалтай гэгддэг. Тэгээд мэдээж агаар мандал дахь хувьсэл болон өөрчлөлт, уур амьсгалын болон цаг агаарын төлөв байдал нь бидний ойрын болон холын ирээдүйд шууд эсвэл шууд бусаар нөлөөлөх тул энэ асуудлыг чадах чинээгээрээ судлаж ойлгохыг хичээх нь нэн чухал. Агаар мандал дахь өргөн газар нутгийг хамарсан бас урт хугацааны өөрчлөлтийг уур амьсгал, харин багахан бүс нутгийг хамрах богино хугацааны өөрчлөлтийг цаг агаар гэж авч үздэг. Тэгэхээр энэ хоёр бол тусдаа судаллууд байх нь. Агаар мандал бол дэлхийн уур амьсгалд шууд нөлөөлөх хүчин зүйл юм а гэдгийг бид айл 200 жилийн өмнөөс анзаарч эхэлсэн. Удалгүй дэлхийг дулаан байлгаж буй зүйл бол агаар мандал дахь зарим хийнүүд хүлэмжийн нөлөө үүсгэсний үр дүн юм гэдгийг бас мэдэж авсан. Хүлэмжийн нөлөөг ойлгохын тулд хүнжиллийн нөлөөн дээрээс жишээ авч болно. Тийм ээ, хүнжил доторх тэр дулаахан агаараас. Шөнө орондоо ороод хүнжлөө нөмөрөхөд хэсэг хугацааны дараа бид дулаацж эхэлдэг. Гэхдээ хүнжил өөрөө дулаан ялгаруулахгүй атал яаж бид дулаацна вэ? Бидний биеийн дулааныг
хүнжил буцаагаад ойлгож тэгээд түүний үр дүнд хүнжил ба биеийн хоорондох тэр агаарын температур нэмэгдэж байдаг. Агаар мандал дах хүлэмжийн нөлөөч гэсэн ижил зарчмаар ажиллана. Гэхдээ агаар мандлын 99%-ийг нь бүрдүүлэх хүчил дөрөгч болон азотын хийнүүд хүлэмжийн нөлөөг үүсгэж чадахгүй. Үлдсэн хувийг нь бүрдүүлэх хийнүүд дотроос усны уур, карбон диоксид болон метан гэх мэт хийнүүд хүлэмжийн нөлөөг үүсгэдэг тул хүлэмжийн хий гэж нэрлэгддэг. Харин аж үйлдвэрлэл хөгжиж эхэлснээс хойш хүн төрөлхтөн бид карбон суурьтай фосил түлшнүүдийг ихээр хэрэглэх болсон тул агаар мандал дахь карбон диоксидын хэмжээг огцом ихсгэжээ. Ердийн хугацаанд дэлхийн дундаж дулаан 1 Цельсийн градус нэмэгдэхийн тулд магадгүй мянгаад жил өнгөрөх шаардлагатай байдаг бол сүүлийн 150 жилийн дотор бид дэлхийн дундаж дулааныг 1 Цельсийн градусаар нэмэгдүүлж орхижээ. Мөн энэ явц зогсолтгүй нэмэгцээр байгаа тул ахаад 1-2 градус нэмэгдэх юм бол бид дэлхийн нийтийг хамарсан гамшигуудтай нүүр тулах аюултай юм. Дэлхийн дундаж дулаан бол уур амьсгалын өөрчлөлт болохоос биш цаг агаарын өөрчлөлт шиг амархан хэлбэлцдэггүй гэдгийг сануулъя. Дэлхийн дулаарал бол мэдээж тусдаа маш урт бичлэг хийгдэх шаардлагатай сэдв учраас энэ хүртэл яриад өнгөрье. Харин Манабе болон Хаслман нар энэ мэд хүний үйл ажиллагаанаас гаралтай эсвэл байгалийн гаралтай нөлөөнүүд уур амьсгалд хэрхэн нөлөөж байгаа талаар загварчлалыг гаргасан юм. Манабегийн уур амьсгалын загварчлал карбон диоксид болон дэлхийн дулааралтай холбоотой байсан бол Хаслман энэ загвар дээр цаг агаарын өөрчлөлтийг бас нэмж оруулсан бөгөөд хаустыг урьдчилан таамаглахад хэцүү нэг хүчин зүйлийг тус загварт нэгтгэв. Олон хүний анхаарлыг татсан Нобелийн физикийн шагналын нэг талыг нь цагуурч эрдэмтэд тэгээ ялангуяа дэлхийн дулааралтай холбоотой судалгааны ажилд онцлог хүртээсэн нь цаана нэг дохиог өгөхийг хүссний илрэл юм. Дэлхий дулаарч байна. Үүнийг бид богинохоо амьдралынхаа нэг хэсэг хугацаанд мэдэж болох хэмжээнд хүртлээр дулаарч байна. Сүүлийн 10 жил түүхэнд хамгийн халуун 10 жил боллоо. Мэдээж бүс нутаг болгонд тухайн газар зүйн онцлогоос нь шалтгаалаад яг үүнийг мэдрэхэд хэцүү байж болох ч дэлхийн нийтийг хамарсан өргөн судалгааны үр дүнгууд иймэрхүү уур амьсгалын загварчлалууд байдал эрс муудаж байгааг цаашдаа бүрч илүү хэцүүдэх болно гэдгийг харуулж байна. Дэлхийд дулаарх нь манай Монгол шиг хүйтэн оронд харин ч ашигтай юм биш үү гэж ярьж мэдэх хүмүүс тандж хэлэхэд харамсалтай нь дэлхийд дулаарч байна гэдэг нь халуун өдрүүд илүү халуун, харин хүйтэн өдрүүд илүү хүйтэн болно гэсэн үг. Цагуурын экстрем үзэгдлүүд илүү олширно гэсэн үг. Экосистем эвдэрч мэднэ гэсэн үг. Бүгд бие биентэйгээ холбоотой комплекс систем бүхий дэлхийд ганц шавжны төрөл мөхөхдөл түүнийг дагаад маш олон систем нурах аюултай. Хүн төрлөختөн бид яаж игээд амьд үлдэж чадсан ч гэсэн бид бусад биоорганизмуудгүйгээр нэг хол явж чадахгүй гэдгээ мартаж болохгүй. Бид нэг жижигхэн вирус юм нүгдөөс хөрж байгаад өргөн өнцгөөс харуул бид ч гэсэн их дэлхийн хувьд вирустэй төстэй организм гэдгээ мөн түүний дэргэд маш өчүүхэн гэдгээ бас мартаж болохгүй.